эргэлтийг яг юу юм бэ гэд хэлэх юм болох юм бол яг тэр эрүүл ба эрүүл бусын ялгаагаа олж хараад тэгээд би ийм байгаа юм байна гэдэг үнэн төрхөө өөрийнхөө үннийг хүлээн зөвшөөрөөд тэр амар өвдөлттэй амар маш олон эвгүй мэдрэмжүүдийг мэдэрнэ те. Гэхдээ яг тэр үнэнтэйгээ нүүр тутлах нь өөрөө одоо айгүй тийм суултаар юм санагддаг. Ер нь бол ингээд тэр өөрөө ч мэдхгүй байгаа эсвэл мэдсэн ч гэсэн ингээд нуумаар байгаа те ичгүртэй одоо буруутай санагдчих байгаа юмнуудаа ингээд ил гаргана гэдэг баг ингээд айгүй тавдахгүй ингээд зөвсөд байдаг. Гэтэ vulnerability гэж ярьдаг те vulnerable байх. Гэтэ хизээш бид нар үнтэйгээ нүүр тулахгүйгээр тэр vulnerable болохгүйгээр энзэг дөрөө байгаад за би ийм л юм байна те. Миний дэвдээ багасаа одоо ингээд өссөн маань тэ яг үнэхээр одоо миний зан чанар бусдад харилцаанд нөлөөлөд байгаа юм байна. За эн чинь ингээд тэ өвчлөл юм байна гэдэг ч юм уу тэ энэ хүлээж аавна гэдэг яг тэрнтэйгээ нүүр одоо тулаад өмнөгээ хүлээн зөвшөөрөөд яг тэр vulnerable болох тэр үед л яг healing буюу эдгэрлийн одоо эхлээд байгаа байхгүй тийм.